За тэгэхээр эрүүл мэндийн яамнаас бол эмнэлгийн тусламж үйлчлэгээний төвлөрлийг сааруулах бодлого хамгийн түрүүнд барьж байгаа. Тэгэхээр энэ Олимпус гэдэг бол дэлхийд бол алдартай юм брэнд. За ялангуяа бол Монгол улс бол одоо юуны хавдрын одоо төрлөөр нь аваад үсэх юм бол элэгний хавдар нэгдүгээрт одоо ходоод улаан хоолой хавдрууд 2 3 дугаар байр ингээ ороо явж байна. Тэгэхээр энэ бол яг энэ төрлийн одоо хавдрын онцлогоон дээр нэлээд одоо тусламж үйлчлэгээний ахиц гарч байгаа. Хуучин бол энэ одоо хавдрын онцлогоог жишээлбэл заавал хавдар судлалын үндэсний төвч юм уу эсвэл төрөлцсөн нарийн мэргэжлийн төв эмнэлгүүдээр хийгддэг байсан бол өнөөдөр бас энэ Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн салбарын хөгжил 5 нэмэх төслөөр орон нутаг маань одоо ийм одоо тоног төхөөрөмжтэй болсноор иргэд маань орон нутагт онцлогдох бололцоотой орж байгаа. Нэгдүгээрт. За хоёрдугаарт бол ер нь манад бол хавдрын одоо онцлогоо нэлээд хожуу байж таарат байдаг. Тэ ихэвчлэн одоо 3 4 дугаар шатанда онш байгаад идэг бол одоо бид нар ингээд аймагуудаа бүгдийн онцлогооны аппаратаа үе шаттай болгосноор хавдрыг аль болох урьдчилан сэргийлэх үзлэгээр 1 2 дугаар шатан дээр онцлох ийм одоо боломж бас бүрдэж байгаа. Тэгэхээр энэ нь бол эргээд энэ хавдрын өвчлөлийг бууруулах. Эн чинь дуран зөвхөн ходоод биш улаан хоолой, шулуун гэс босод одоо эрхтнүүдийн давхар одоо яг энэ суураар ингээд дуранчих учраас яг дурангаар онцлох энэ одоо чадамж бол нэлээд одоо сайжирж байгаа. Гэхдээ нэлийн дэлхийн одоо нэлийн топ брендийн одоо ийм аппаратаар одоо сайжирж байгаа тусламж үйлчлэгийн дээр нэлээд их ахиц гарна гэж харж байна бид нар. Ер нь бол сүүлийн жилүүдэд ялангуяа энэ дурангийн эмчийн одоо мэрэгжлийн боловсон хүчний хангамж бол аймагуудад нэлээд сайжирсан байж байгаа. Тэгээ одоо бид нар бас энэ оны эцэхэд бас цахим за телемедицины одоо хөгжүүлэлтийг бас нэлээд ахиулах гэж байна. Тэгэхээр орон зайнаас үл хамааран онц тавих боломж бас яг одоо энэ аппаратыг дагаад бол сайжирна гэж харж байгаа. Тэгээ аль болох л одоо орон нутгийн иргэд тухайн орон нутагтаа одоо эмчилгээний онцлогоо авах нь яг одоо хамгийн чухал зүйл болоод байгаа юм тийм. Тэгэхээр ер нь бол Азийн хөгжлийн банк бол сүүлийн 20 гаруй жил эрүүл мэндийн салбартай бол хамтарч ажиллаж байгаа. За ингээд бодлогын чанартай бөгөөд дид бүтцийн одоо том одоо арга хэмжээнүүдийг авдгийг. Нэг нь бол одоо сая өнгөрсөн онд бид нар энэ онд сонгон архин дүүргийн жишг нэгдсэн эмнэлгийг дүүргийн жишг ашиглалтанд оруулсан байж байгаа. За нөгөө талаас энэ төслийн хүрээнд бид 21 аймгийн одоо Монгол улс даяараа ариутгын тасгуудыг бүх цогцоор нь одоо бүрэн шинжилсэн байна. Хоёрдугаар цусны одоо салбар банкуудыг 26 Монгол улс даяар 26 салбар банкыг бүх аймагуд байгуулад ингээд бол дэмжиж ажиллаад явж байна. Тэгэхээр дан ганц тоног төхөөрөмж хангаа зогсохгүйгээр бид дид бүтц буюу барилга байгууламжийг засаад тэрэн дээр ажиллах болсон хүчийг сургаад ингээд нэг ёсонд хэвийн үйл ажиллагаатай ямар нэгэн догдол байхгүйгээр ингэж өгдгөр ингэж цогц арга хэмжээг бол хийж явдаг юм. За дурангийн хувьд бол сая ковидын төслийн үед ялангуяа энэ одоо хавдар, саахрын, чихрийн шижинтэй тийм ээ даралт ихсдэг одоо ийм зөв судасны өвчтөе хүмүүсүүд их өртөөд байгаа учраас энэ бүлгийн улсуудын одоо онцлогоо эмчилгээний сайжруулснараа ковид тусах эрсдлийг бас одоо багасгах юмаа гэсэн одоо үр дүнд бид нар бол нэг шаардлагатай байгаа энэ төвд хавдартай өртнүүдийг ялангуяа ходоод улаан хоолой хавдрын эрт үеийг нь онцлоход зориулагдсан 7 газар бол энэ дуран 8 газрын дуран бол олгож өгч байгаа юм. Тэгэхээр энэ дан ганц ковид биш тэр хавдартай улсуудын тусламж үйлчлэгийг давхар одоо энэ сайжруулж байгаа гэдэг нь ач холбогдолтой. Тэгэхээр төсөл хөтөлбөр гэдэг маань бол улс орны одоо тэр том асуудлыг бүрэн шийддэг. Тодорхой нэг хэсгүүдийн одоо сайн одоо туршлага, сайн амиг авчирч шингээгээд тэрийг нь тухайн засгийн газар бол цаашаа улс орон даяар хэрэгжүүлдэг байхгүй юу. Тэгэхээр манайх бол 21 аймгийн одоо энэ удаад бол 7 аймгийг нь нэг дүүрийг бол хангаж өглөө. Цаашаа бол тэтгэл төргүй яам бол одоо өөрийнхөө бодлогоо хүрээнд бусад аймагуд дурангууд нь байгаа. Бид бол хамгийн одоо шаардлагатай байгаа дуран нэвдэрсэн юм уу те асуудалтай байгаа энэ 8 аймгийг бол сонгож олгосон юм аа. За Азийн хөгжлийн банк, эрүүл мэндийн яам мөн энэ Азийн хөгжлийн банкны төслийн хамт олноос энэ аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд нэг шаардлагатай байгаа одоодны дурангийн аппаратыг бол ардуулж өгж байгаад хувийн хүний зүгээс болон Давхар аймгийн нийт иргэдийн зүгээс л халахлаа илэрхийлье. Эдгээр тоног төхөөрөмж маань очсноор аймагуудад очсноор хүн амын эрүүл мэндийн эрт онцлогооны асуудал мөн өвчнийг эрт илрүүлж хүн эмчилгээний асуудал томоохон бас дэвшилтүүд гарнаа гэж бол ойлгож байгаа. Иймээс энэ төслийг зохион байгуулсан болон Монгол Улсын засгийн газар Азийн хөгжлийн банкны хамт олондоос баярлсан талхснаа илэрхийлье. Баярлалаа. За энэ аппаратнууд үнэхээр нэг шаардлагатай. За юуны өмнө бас энэ Азийн хөгжлийн банкны 5 нэмэх төслийн хамт олонд одоо бас талархал илэрхийлж байна. Эрүүл мэндийн яамд бас талархал илэрхийлж байна. Яг тэгэхээр энэ Азийн хөгжлийн банк бол
түрүүний Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн хөгжлөх 5 төслийн хүрээнд гэхэд манад хог хаягдл нянгийн Аны судлалын лаборатори ариутгал гээд нэлээдгүй хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бол эмнэлэгт нэг чухал шаардлагатай зүйлүүд байдаг. Манайд энэ хотоодны оюун дуран бол 2014 онд засгийн газрын хөрөнгө оруулалтаар хийсэн дуран байсан. Дуран маань одоо 7 дахь жилдээ орж ивж байгаа. Одоо бас онцлогоо эмчилгээний шаардлагыг хангахгүй юм болсон цаг үед үнэхээр нүдэ болсон. Тэгээ хамгийн сүүлийн үеийн бас үйлчлүүлэгч дээлтэй ийм онцлогоо эмчилгээний дуранг иж бүрдлээр нь гардуулж өгч байгаа туйлыг баяртай байна. Ер нь ковид-19 салбарын үеийн тусламж үйлчлэгээн дээр хэдийгээр яг ковидын шууд утгаараа биш ч гэлээ гэсэн үндсэн тусламж үйлчлэгээ архаг хууч хөвчтэй хүмүүсийн эмчилгээ онцлогоонд бол онцлогооны энэ багж бол нэг шаардлагатай зүйлээ. Тэгээд энэ бүхнийг өнөөдөр гарч ирсэндээ туйлыг баяртай байна. Ямар ч байсан сэлэнгчүүдийн эрүүл мэндийн төлөө бид бас энэ өгсөн дуран онцлогооны аппарат төхөөрөмжийг одоо бүрэн хүчин чадлаар нь ашиглаж ажиллах ийм боломжтой боллоо гэж баяртай байна. Олон шүү дээ. Ер нь ялангуяа одоо эрүүл мэндийн салбарын гол үндсэн чиглэл болсон хотоодны хавдраас орчин сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаа бол манай энэ салбарын бас одоо хавдрын эрт илрүүлгийн энд бол дуран нэн чухал. Хотоодны хавдрыг эрт үед нийлрүүлж чадах юм бол бид нар тэр хүмүүсийн амнаас эрүүл мэндийг аврах бүрэн боломжтой. Тэгээд ч энэ утгаараа орчин сэргийлэх хөдөлгөөний багцад ч гэсэн нийгмийн даатгалын эрүүл мэндийн даатгалаас олгодог орчин сэргийлэх хөдөлгөөний багцад ч гэсэн энэ орсон байдаг. Тэр утгаараа энэ бол маш чухал ач холбогдолтой дуран байгаа юм. За та бүхэндээ энэ өглөөний Илүүдэд шинэ олон шинээр сэргэж байгаа халдвар төвчнүүд дэлхийд дахинд цар тахал хэлбэрээр тархаж тоног төхөөрөмжийн гардуулах одоо батламжийг эрүүл мэндийн сайдын тушаалтай хамт болуулах. За дараагийн батламж. За ингээд төлбөр ёсоор бол нэг аймгийн хэмжээлэх үү таагур агаад нэг ажилтдаг. За хажууд ажилтнууд зогсчихгүй. Нэг нэгээрээ зогсчихгүй.